сүүлийн 30-аад жил энэ Хатанбаатарын эмнэлэг гэж нэртэй эмнэлэг өөрөө байгуулад уг нь нийслэлийн засаг даргын дэргэдэх элэг судлалын үндэсний төв гэдэг эмнэлэг шүү дээ. Өмч нь манаа дээр. Урсгал зардал нь манахаас. Тэгээ дээр нь нэмээд бонусанд нь эмийн үйлдвэр бүтнээрээ зайсанд байдаг хуучин халдвартын больницыг тэр чигтэн. Дээр нь нэмээд гачууртад байдаг эмийн үйлдвэрийг дахиад бүтнээр 20 га газартай дахиад нэг объект байгаа гэж байна. Ингээд энийг бүгдийг өнгөө аавна гэдэг ингээд ах トゥ хамаатсан саднаа гаргаж орилуулаад суугаад байдаг. Тэгээ тэр одоо засвар үйлчлэгээ оруулаад тэр хаагаад тэр засвар үйлчлэгээг нь сонгон шалруулалтын нэгээд яаралтай тэр засварыг нэгээд талд нь хүүхдийн эмнэлэг оруулах. Талд нь тэр одоо уламжлалт эмнэлгийг нь оруулаад шинээр захирал тавь. Ингээд бид нар энэ өмчөө хамгаалж авъя, дотор нь хүнээ тавья, тэр засвар үйлчлэгээгээ